Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод бутлаг ургамал тарихаар болоод байгаа. За энэ хүрээнд орон нутгийн сум дундын ойн ангийнхан чадлаараа ажиллаж байгаач услгааны асуудлыг илүү боловсронгуй болох хэрэгтэй гэсэн юм. За түүнчлэн ойн мэргэжлийн инженеруудыг бэлтгэх замаар мод тарилтын ажлыг цогцоор нь дэмжих шаардлагатай байна. За тэгэхээр яг одоо миний энэ хажууд харагдаж байгаа энэ бол Дундгой аймгийн Сумдундын аймгийн одоо үржүүлж байгаа сухай мод байгаа. За энэ 2 настай одоо тарьц суулгац одоогоор бол яг талбайд шилжүүлэн суулгахад бэлэн болсон байгаа. Ийм байдалтайгаар одоо ургаж байна гэдгийг мэдээлэл өгч байна. За сүүлийн жилүүдэд бол Монгол орны нийт нутгийн одоо 70% нь цөлжилтөнд ихээр нэрвэгдсэн. За тэр дундаа бүс нутгийнхаа хэмжээнд Дундгой аймаг бол цөлжилт газрын дороотолтоор бас тэргүүлж байгаа гэсэн ийм мэдээлэл өгч байна. За судлаачдын зүгээс бол аймаг орон нутаг болгонд одоо тухайн аймаг орон нутагт урд нь ургадаг байсан энэ ургамлуудыг нөхөн сэргээж тарьж ургуулах нь хамгийн үр дүнтэй арга юм а гэдэг ийм мэдээлэл өгч байна. За учир нь сүүлийн үед бол нөгөө тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутаг болгонд одоо хэрэгжүүлж байгаа энэ ойжуулалтын төслийн хүрээнд хүчээр одоо бусад өөр аймагт ургадаггүй газрын хөрсөнд нь таардаггүй юм тарьцуулгацуудыг бас нэлээд одоо хэмжээгээр одоо хөтөлбөрийнхөө үр дүнд хүрэх зорилгоор бас шилжүүлээ ирж тарьж суулгах. За энэ нь бас хандив тусламжаар их ирэх ийм тохиолдлууд байна. За энэ нь гэхдээ огт урахгүй ш. За нөгөө ургалтын хувьд амьдрах чадварын хувьд бас бусад одоо яг одоо тухайн говь газар ургадаг ургамлуудаа бодох юм бол харьцангуй муу адгаа гэсэн ийм мэдээллийг өгч байгаамаа. За мөн одоо яг энэ ойн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэж гаргах нь туйлын чухлаа гэдгийг онцолж байна. Манай мод үржүүлгийн хувьд бол харьцангуй 2 худагтай 2 худгийнхаа хүчин чадлаар мод үржүүлгээ бол үржүүлээ явж байгаа. Гэхдээ яг нийтийн эзэмшлийн талбайг услахад бол нэлээд учир дутагдaltaй байдаг. Усны хомсдол одоо усыг одоо яг сүүлийн жилүүд бол услгааны системээр шийдэж байна. Услгааны системийн маань бол яг услахад туслана. Гэхдээ бол бас өшөө илүү дэвшилтэт технологи одоо усны нөөцийг хамгаалахын тулд одоо өшөө илүү дэвшилтэт технологи одоо жишээлбэл манай аймагт хэрэгжиж байгаа 50 эко хувин байна. Эко хувин бол сардаа 1-2 удаа усалдаг. 1-2 удаа услахад 10 литр ус усалдаг. Ийм давуу талтай хувин байгаа. Энэ хувинг бол яг эхний жилүүдэд туршилтын шугамаар явж байна. Хойштоо бол хөдөлтаалан борлуулах, амжилттай болох юм бол хөдөлтаалан борлуулах чиглэлээр бол Монгол улсад орж ирэх байх гэж найдаж байна. Ер нь энэ манай хөдөө аж ахуйн сургуулийг бас суралцаад төгсөж байхад яг ойн чиглэлээр ялангуяа энэ говийн бүс энэ газрыг бол ойжуулах энэ одоо газар ургаж байгаа модлог ургамлын чиглэлээр судалгаа хийдэг судлаач ийм оюутнууд бол маш цөөхөн төгсдөг. Тийм учраас энэ чиглэл рүү илүү дэмжлэг тусалцаа үзүүлэх тийм ээ. Цалин хөлсийг нэмдэг ч юм уу, аль сүлд сургалт боловсролоор нь дэмжиж өгдөг ч юм уу, ийм асуудлуудыг бас шийдэж өгвөл бас боломжтой юм шиг харагдаж байгаа. Тэгээ хүний нөөц ажиллах хүчин боловсон хүчин нэмэгдэнэ гэдэг бол энэ өөрөө маш том даваа тал болж байгаа юм л да. Ер нь өөрөө Монгол орны цөлжилт урдаасаа хойшоо чиглэлтэй явагддаг учраас тэр одоо ханган бүсийнхаа үндсэн их уушиг бол ойг хамгаалахын тулд тэр бэлчээрээ хамгаалахын тулд манай говийн бүсээс л эхэлж одоо урдлан хамгаалах хэрэгтэй юм болов уу гэсэн бас надад юу байгаад ойлголтнуудтай байдаг. За Дундгой аймгийн Сумдундын ойн газарт өнөөдрийн байдлаар 10 орчим мэргэд мод тарьц суулгах, арчлах ажилд цагаар ажиллаж байна. За тэд жилд 25 мянган тарьц суулгац бэлтгэж нутаг орноо хангадагч энэ нь бүтэн жилийн ажлын хувьд хангалттай тоо биш гэдгийг онцолж байна. За хэрэг хүн хүчээ нэмэгдүүлж жилийн 4 улирал тогтмол ажиллах боловсон хүчинтэй болвол үүнээс илүү олон тооны мод бутыг үрээр болон суулгах зар тарьж ургуулах бүрэн боломжтой гэдгийг хэлж байна. За ялангуяа говь нутгийн хөрсөн тохирсон ургах чадвартай мод бутыг тарих нь хамгийн чухал цаг үе байгаа гэдгийг хэлж байна.